сайн байцгаана уу? Та бүхэндээ 2024 онд нээлттэй хийж байсан It's What's Inside хэмээх нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Манайхан киногоо үзэхээс өмнө лайк, саб дарахаа бити мартаарай. За ингээд кинонд орцгоё. Шэлби гих бүсгүй угаалгын өрөөнд толны өмнө зогсон анхааралтайгаар нүрээ будаж байгаагаар кино маань эхэлнэ. Харин хажуугийн өрөөнд түүний найз залуу Сайрус нэгэн шаргал үст Instagram модын видеог үзэж байдаг. Тэрээр видеонд хид автцсан бүр эргэн тойрноо чанзаарах сөхөөгүй шимтэн үзэж байх энэ үед нь Шэлби гарч ирэн түүнийг бариад авчихна. Ингээд Сайрус ч бүр байдалд ордог ба Шэлби уг нь түүнтэй ойр дотн байхыг хүсэж байсан тул ихэд бухимддаг. Ингээд удалгүй тэд хоорондоо маргалдаж эхэллээ. Өөрийгөө гологдсон бас ичгэвтер байдалд орсноор мэдэрсэн Шэлби тэдний найз Рубины хурманд явхаа цуцлах талаар хэлэхэд Сайрус ч түүнийг харагдаж хамтдаа явахыг ятгадаг. Ингээд тэд эцэст нь хамт явхаар болно. Машин сууж явахдаа Шэлби уцаа оролдож байх ба өмнөх хэрүүлээс болоод түүний сэтгэл санаа нэг л таагүй байгаад байлаа. Гэтэл Шэлби инстагаа шалгатал Сайрус бүр үнэн явдалтайгаар түүний найз Никигийн зурагны дор янз янзын юм бичсэн байхыг хараад сэтгэл нь бүрч хямарч эхэлдэг. Учир нь Шэлби Сайрусыг Никид сэтгэлтэй байж магадгүй гэж шижгэлдэг байсан ба энэ үйлдэл нь улмал батлаад өгчгөн тэр. Шэлби ч Никигийн Instagram дах алдартай байдлыг харан дотроо хатаархаж өөрийн зургнуудаа харьцангуй цөөн лайк авдагт улам бухимдалтай байлаа. Ингээд удалгүй тэд Рубинид хүрэлцэн ирцгээв. Тэнд их сургуулийн найзууд нь болох Денис, Ники, Брук, Майк болон Рубинаар цугларч хуучны сайхан дурсамжуудаа ярин их л дотн уур амьсгал бүрдсэн байв. Гэвч яриа удалгүй Forbes хэмээх найзынхын талаар өрнөж эхлэв. Forbes нь хэдэн жилийн өмнө нэгэн үдшилгийн дараа сургаггүй алга болсон юм байна л да. Тухайн үдшилэг дээр Денис Никитэй болцож байсан боловч Forbes-ийн дүү Беатрис Денис сэтгэлтэй байсан бөгөөд Беатрис тэр үдэш Денисийг Никитэй хамт байхыг хараад уурлаж Forbes ч дүүгээсээ болж Денистэй зөрчилдөөн үүсгэсэн байж. Тэр шөнө Денисийг цагдаанаар баримчилж Forbes сургуулаасаа хөөгдөж харин Беатрисийг сэтгцэн эмнэлэгт хүргэсэн байлаа. Үүнээс хойш Forbes сургаггүй алга болж найзуудтайгаа холбоо тасарсан байв. Ингээд тэд оройн хоолоо идээд сууж байтал хаалганы цаанаас хачирхалтай чимээ сонсогдов. Гэтэл тэр нь Forbes байх ба нэг чамдаан барьсан инээмсэглээд зогсож байдаг. Найзууд нь ч түүнийг хараад баяр хөөртэйгээр угтаж явлаа. Тэгээд Forbes бүгдэндээ мэдлсэний дараа Сайрустай тустай өрөөнд ярилцахаар явв. Сайрус Шэлбитэй харилцаанд таагүй байгаа бөгөөд тэр одоогоор харилцаандаа бэлэн биш байгаагаа Forbes ярив. Мөн тэд таагүй харилцаагаа сайжруулахын тулд шин зүйлс туршиж байгаа тухайгаа ч мөн дурдлаа. Удалгүй Forbes-ийг эргэн ирж чамдаамаа үзүүлээд тэд бүгдэд нэгэн тоглоом тоглохыг санал болгодог. Мөн тэрээр энэ тоглоомыг илүү сонирхолтой болгохын тулд бүгд утсаа хэрэглэхгүй байхыг сануулна. Ингээд тэр чамдаанаа онгойлгоход дотроос нь олон утас эвгүй харагдах довчлуурууд бүхий хачиргалтай машин гарч ирлээ. Бүгд сониучирхан ширтэж байтал Forbes хүн бүрийн биед тусгай электрод холбож эхлэхэд хүлээлтч улам нэмэгдэж сэтгэл доглуулсан уур амьсгал бүрддэг. Удалгүй унтраалхыг дарж төхөөрөмжийг хасаахад нөгөө хідэж гайхсан царайтай сандралдан үүмэлдэж хашгиралдаж эхэлдэг. Харин Forbes үүнийг ажиглаж нүүрэндээ зэвүүн инээмсэглэл тодруулан сууж байх нь тэр. Тэгээд төд удалгүй машиныг буцаан унтрав. Forbes бүгдэнд нь хандан өөрийнх нь баг энэ төхөөрөмж дээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь хүмүүсийн оюун ухааныг бие биедээ шилжүүлэх боломж олгодог гэж тайлбарлав. Тэрээр өөрийн багийнх нь энэ машинаар тоглоом тоглодог гэж хэлээд одоо үүгээр оюутан цагийнхаа сэтгэл хөдлөлгөөн бүчүүдээ сэргээхийг хүсэж байгаагаа мэдэгдэв. Уур амьсгалч нэлээд ширүүн болж хүмүүсийн хүлээлтч нэмэгдэж байлаа. Тэгээд Forbes өндөр бооцоо тоглоом санал болгож бүгд бие бинийгээ бие рүү шилжиж дараа нь хин нь хэний биед байгааг таах ёстой гэлээ. Гэтэл Шэлби үүнд нь эргэлзэн аюултай эсхийг нь асуудал Forbes үүнд ямар ч аюул байхгүй хэмээн хэлдэгч тэр дороо гин тухайн балартаж тэднийг
сандаргаад амждаг. Гэвч энэ нь зүгээр л тоглоом байсан нь удалгүй илэрч бүгд нэг юм санаа амарлаа. Шелби эргэлзээр байсан ч Сайрус түүнийг ятган тоглоомонд оролцуулгаар болов. Тоглоом эхлэхээс өмнө Forbes бүгдийг нь зургийг авч дүрмийг тайлбарлана. Тэрээр хин нь хэний биед орохыг цаанаасаа програмчилдаг учир хинч булгайцах боломжгүй гэж хэлв. Ингээд хүсэн хүлээсэн тоглоом чиглэж Сайрус Рубины биед шилжин оров. Гэтэл гинэт Брукс болсон сандрахад бусд нь түүний биед Шелби орсон гэдгийг ойлгов. Харин Рубины биед орсон Сайрус та нар намайг хэн болохыг та чадна гэж хэлээд өмдөө тайлах гэж оролдтол. Үүнийг харсан Сайрусын биед орсон Рубин уурлан босч ирээд Сайрусыг зогсоохыг оролдов. Уур амьсгалж нилээн ширүүсэж байтал Рубин гинэт инээж зүгээр л тоглож л байсан штэ хэмээн тайлбарладаг. Харин Forbes Никигийн биед Майя байгаа гэж таамагладаг бол Денис Шелбиг Шалбо гэж дуудснаар тэр үнэндээ Сайрус гэдгийг бүгд ойлгов. Денис үүнийг хүлээн зөвшөөрөхөд Сайрус ч бүр гайхширч орхидог. Ингээд Сайрус Денистэй ганцаарчлан ярилцах үед Денис үнэндээ Forbes байсан нь илэрчээ. Forbes Сайрусыг тоглоомыг үргэлжлүүлэхийг ятгаж чадсан бөгөөд өмнө нь Сайрус өөрийгөө шин туршлага мэдэрмээр байгаагаа ярьж байсан тухай сануулсан байна. Forbes болж жүжиглэж байсан Сайрус Никигийн биед орсон Майятай уулзав. Майя Рубинийг хурмаа хийх гэж байгаад бухимдсан бөгөөд тэдэж богинохон халуухан мөчийг хамт өнгөрөөлөв. Гэхдээ тэднийг хэн нэгэн ирж зогсооход тэр нь Майягийн өөрийнх нь бие байлаа. Майя өөрийнхөө биеийг гаднаас нь хараад энэ нь буддын шашны сургаалтай зөрчилдөж байна гэж үзэн тэндээс яваад өгдөг. Тэгээд Сайрус гарч явахдаа Шелбиг Сайрусын биед орсон хин нэгэнтэй бүжиглэж байгааг олж харав. Тэд хоёул Сайрусын томчуудын видео үздэг. Зуршлыг нь илэглэн шоолохыг сонссон Сайрус ихэд уралдаг. Ингээд Forbes Сайруст машиныг хэрхэн тохируулахыг зааварлаж эцэст нь бүгд өөрсдийн биедээ эргэн ирэв. Бүгдийн сонирхолтой туршлагаас сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд Шелби ч хүртэл хөвчлөлтэй байсан гэж хэлв. Харин Денис өмнөх үдшилэг дээр муудалсандаа хүлцэл өчөн Forbesтэй эвлэрв. Бүгд дахиад нэг удаа тоглохоор догдлон хүлээж байсан ч Сайрус энэ удаад оролцохгүй гэж хэлдэг. Энэ нь ч Денисийг бухимдуулж тэр хоёр бие рүүгээ үг шидэлцэн маргалдаж эхлэхэд Шелби Сайрусыг тайвшруулахыг хичээж байлаа. Тэр үед Сайрус түнд Forbes өмнөх шатанд тэднийг хооронд нь биеийг нь сольж тоглуулсан гэж хардаж байгаагаа хэлдэг. Шелби түүнд энэ ердөө л тоглоом. Энэ зүгээр л хөгжилдөж байгаа учраас тоглолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгээд Сайрус зөвшөөрч бие солигдох үед биенээ таних тулд нууц тохио хийхийг санал болгоно. Ингээд 2 дугаар шат эхлэхэд Сайрус Forbes-ийн биед шилждэг. Тэр эргэн тойрноо хараад тохирсон дохиогоо өгдөгч хинч хариу үзүүлдэггүй. Харин Шелби Никигийн биед шилжин ордог бөгөөд тэр дороо Instagram-да зураг оруулснаар маш их лайк болон сэтгэгдэл хүлээж авдаг. Харин энэ үед Денис Майяг дээвэр дээр гарахыг хүрж түүнийг дагуулan явна. Forbes-ийн биед орсон Сайрус Шелбиг хайж байхдаа гинэт Ники аалз хараад орилж байхыг сонсов. Ингэснээр Шелби Никигийн биед байгаа гэдгийг ойлгож түүнийг хүлэмж рүү дуудан нүүр тулан уулздаг. Харин Шелби түүнийг үнсхийг оролдож өөрийгөө Ники гэж дуудахыг шаардтал энэ байдал нь Сайрусыг сандаргаж тэд хоорондоо маргалдаад авлаа. Нөгөө талд Майя болон Денис өөрсдийгөө Рубин болон Брук болж хувирсан гэдгийг ойлгон үнсэлцэж улмаар дотн харьцаанд ордог. Гэвч тоглоом аимшигт эргэлт хийж Рубин болон Брук нар нөгөө үйлдэлээ хийж байхдаа тагтнаас унаж аимшигтайгаар амиа алдсан байдалтай байж идэг. Энэ явдал нөхцөл байдлыг бүрч аимшигтай болгоход Forbes ч цагдаа дуудах ёсгүй гэж зүтгэж учир нь түүний бүтээсэн машин буруу хүмүүсийн гарт орвол аюултай гэж тайлбарладаг. За ингээд нөгөө хідэж өөрсдийнхөө биед буцаж орох гэж сандарцгааж эхэлтэл Рубин болон Брукийн биед байгаа жинхэнэ Денис болон Майя нар одоо биедээ буцах боломжгүй болсон нь тодорхой болно. Энэ нэмэх замраагүй байдлын дунд Сайрус өөрийнхөө биед байгаа Денистэй уулзахад Денис Сайрус хандан хатуу үгсийг хэлээд авдаг. Үнэндээ Сайрус Шелбиг хизээж чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Тэр ердөө л Никид хаягдсныхаа дараа Шелбиг
нөөц сонголтонд хэмээн үздэг байжээ. Үүнд Денис бүр нэлээн урлаж цагдаа дуудан Сайрусыг хүн амны хэрэг үйлцэнгээд мэдүүлж өгдөг. Харин энэ үед Forbes өөрийн машинаа авч цухтыг оролдох үед Ники гинэт гарч ирээд түүнийг зохиж унагадаг. Тэгээд тэд Forbes-ийг хүлж орхиход Сайрус Шэлбигээс уучлалт гуйхыг хүлээж байлаа. Гэвч Мая Шэлбид Сайрус эхний шатанд Forbes-ийн биед орсон байсан ба тэр үед Никигийн биед орсон Маягтай дотн харилцаанд орсон тухай хэлчихдэг. Үүнийг сонсон Шэлби уурлан түүнийг орхин явна. Удалгүй Forbes чухаан орж Ники түүнтэй ярилцах гэж оролдож байх үед Шэлби орж ирээд Никид хандан "Надад чиний карьерийг сүрүүлэх бичлэг байгаа шүү" гэж сүрдүүлээд түүнийг явахыг шаарддаг. Тэгээд Forbes Шэлбид нэгэн санаа санал болгож Шэлбич түүнийг хэрэгжүүлэхээр болно. Шэлби Сайрус дээр очин бүх хүнийг анхных нь бид буцаан шилжүүлэх боломж байгааг. Гэхдээ хэрэв чи Никийг хүсэж байгаа бол Шэлби Никигийн бид үлдээж харин Сайрус Рубиний бид шилжиж болно гэж санал болгодог. Үүний хариуд Сайрусын бид байгаа Денис хүн амны хэргийг үүрэх ёстой болно хэмээн хэлнэ. Тэгтэл Сайрус чин санааг нь дэмжихээр шийддэг. Forbes Никид Шэлбигийн төлөвлөж буй бүх зүйлийг илчилтэл Ники Денистэй хамтран Шэлбиг зогсоож бүгдийг нь анхны бидэнд буцаахын тулд эвсэл байгуулна. Үндсэн танхимд Шэлби төхөөрөмжийг ажилуулахаар угсарч байхад Ники гинэт гарч ирэн Шэлбигийн нүрэнд самрын тос түрхэж түүний харшлыг өдөөдөг. Харин энэ үед Forbes бүх хувцсуудыг шалгаж бүгдийг хуучин хэвэнд оруулахаар ажиллаж байлаа. Үүний зэрэгцээ Денис өөрийн данснаас нь их хэмжээний мөнгө шилжүүлэгдсэн байгааг олж мэдээд үүнийг Сайрусын хийсэн ажил гэж буруутгаад түүнтэй муудалцаж гардаг. Удалгүй цагдаа нарч ирэх үед Forbes төхөөрөмжийг хасааж чаддаг. Харин энэ үед бид хөхнэц болсон нүртэй Beatrix машин жолоодон явааг харна. Тэрээр Рубиний гэрт хурж ирэхэд хорим цоцлагдаж сүйд бүсгүй уйлж байлаа. Beatrix Forbes-ийг хайн олж түүнийг түлхэж унгаад чимдам нь хаана байгааг асуухад Forbes өөрийгөө Денис гэдгийг хэлчихдэг. Гэтэл үнэндээ Beatrix мөн өөрийгөө Forbes байна гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэгээд Forbes энэ бүхнийг Денисээс болсон гэж буруутгаж 8 жилийн өмнө болсон явдлыг дурсна. Тэр шөнө Денисийн төрсөн өдөр байсан бөгөөд тэр үед Денис Beatrixтэй хаяа нэг уулзаж түүнд тансан амьдрал амлаж хуурдаг байжээ. Гэвч Beatrix сэтгэл зүйн асуудалтай байсан бөгөөд Денис үүнийг нь далимдуулж түүнийг ашиглаж хаад эцэст нь бид хоёрын дунд юу ч болоогүй гэж бүгдэд хэлснээс болж Beatrix-ийг хүмүүс хийм хардаг хэмээн шоолцоож улмаар тэр сэтгэл санааны хямралд орж амиа хорлох магадaltaй гэж үзэн сэтгцийн эмнэлэгт хүргэгдэжээ. Тэгээд нэг өдөр Forbes Beatrix-ийг эмнэлэг дээр эргэж очихдоо түүнд төхөөрөмжөө үзүүлж тэд оюун ухаанаа сольчихдог. Үүний дараа Beatrix Forbes-ийг ухаан алдуулж хуримд оролцохоор явсан нь Денис болон Никигээс өшөө авах зорилготой байжээ. Харин нөгөө талд Сайрус болон Шэлби анхны биедээ иргэн орсон бөгөөд Сайрус хүний аймнаас хөнөөсөн болон Денисийн данснаас мөнгө завшсан хэрэгт буруутган шоронд хоригдсон байж идэг. Тэгээд Шэлби түүн дээр уулзахаар ирэхэд Сайрус ч Шэлбигээс цагдаа нар өөрийг нь буруугүй гэдгийг хэлж өгөөч хэмээн зөвхрөнгөө барангуйдаг. Гэвч Шэлби хариуд нь анхнаасаа энэ бүгдийг Сайрусын жинхэнэ сэтгэл зүрхийг л шалгах санаатай хийж байсан гэдгийг хэлчилж Сайрусыг шоронд үүр татах ёстой хэмээн хэлнэ. Эцэст нь Beatrix Денисийн биед байхдаа түүний данснаас их хэмжээний мөнгө татан авсан нь илэрдэг. Ингээд кино Beatrix Никигийн биед орсон чигээрээ өнөөх төхөөрөмжтэйгээ хамт замд гарч буйгаар төгсдөг. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай.